За сайн байцгаана уу? Та бүхэндээ 2025 оны элсдийн ерхий шалгалтын математикийн А хувилбарын задгаа даалганы бодолтыг үргэлжлүүлж хүргэе. 2-1-2-2 дугаар бодлого бодгоё. За 2-1-р бодлого маань y тэнцээ e под x квадрат функцийн x тэнхлэгтэй огтлцоо 2 цэг нь x нь хасах зургаа x нь 14 гэсэн юм 2 цэгээр яах нь огтолдог. Харин o2 тэнхлэгийг болохоор y нь 42 гэдэг цэгээр огтолдог бол энэ y функцийн e под x функцээс модуль абсолют авсан нь y нь k морийн 4 цэгээр огтлох байх k-гийн бүх утгыг олё гэсэн бодлого байна. За эхний нөхцөл нь болохоор энэ квадрат функцийн томьёогоо олбол ийм байна гэж. За тэгэхээр цөмөр үзье бодлогыг харъя. За тэгэхээр квадрат функцийг бол бүтэн квадрат ялгаж болно. Эсвэл шууд нөгөө ax квадратын bx нэмхэн c хэлбэртэйгээ бичиж болно. Эсвэл нөгөө нэг o(x) тэнхлэгийн 2 цэг огтлцсон байхад яаж бичдэг вэ гэвэл y тэнцүү a гүрчг нь ахмад шөнийн өмнөх коэффициент гэсэн үг шүү дээ. X-ээс асах нь нөгөө o(x) тэнхлээ эхлээ огтлоод байгаа цэг нь. Үржих нь x-ээс асах нь o(x) тэнхлээ огтлоод байгаа 2 дахь цэг нь өгнө. Ингэж боддог. Тэгэхээр манад тохиолдолд бол яагаад энийг авч үзэж байгааг бол x нь хасах 6 14 гэсэн 2 цэгээр огтлоод байгаа шүү. Тэгэхээр x1 нь хасах 6 x2 нь 14-өө үзчих юм бол y тэнцүү a гүрчг нь x дээр нэмхэн 6 галтаа нэгээд x-ээс асна 14 гэсэн ийм хоёр хаалтны үржүүртэй яах нь задраад байна. За тэгэнгүүт энэ маань o2 тэнхлэгийг буюу x нь тэг үед y нь 42-оор огтлно гэж өгсөн. Тэгэхээр энэ цэгээ орлуулаад цөмөр ахмад гишүүний өмнөх коэффициентээ олъё. Тэгэхээр y-ийн орд 42, x-ийн орд тгийг өгье. Тэгэхээр 42 тэнцүү a гүрчг нь 6 хасах нь үржих нь хасах 14 бол таарч. Тэгэхээр эндээс олох юм бол 42 тэнцүү 6 гүрчг нь хасах 14a буюу 2-ын 6 туваачи. Тэгвэл юу болох вэ? 7 тэнцүү хасах 14a буюу a маань хасах 2-ны 1 гарч байна. Тэгэхээр a маань хасах 2-ны 1 буюу 0.5 байх нэ. За ингээ ахмад гишүүний өмнөх коэффициентээ олчвол манай функц маань ямар хэлбэртэй болох вэ гэх юм бол y тэнцүү хасах 2-ны 1 үржих нь хаалтаа нийлээ x дээр нэмхэн 6 хаалтаа нийлээ x-ээс 14 гэсэн үржигдгөө юм байна. За үүнийгээ хаалтаа задлаад үржүүлчихвэл юу болох вэ? y тэнцүү хасах 2-ны 1 үржих x квадрат дээр нэмхэн 6-аас хасах 14 хасах 84 байна. За ингээ эмэгтгээд хасах 2-ны 1-ээр хаалтаа задлаа үржүүлчихвэл юу болох вэ? y тэнцүү хасах 0.5x квадрат нэмхэн 4x нэмхэн 42 болчихно. За эндээс тэгвэл нөгөө a маань 5, b маань 4, c, d маань 42 гэж олдох нэ. За ингээ эхний тохиолдол ингэж бодох нь байна. За одоо цөмөрө дараагийн бодлого харъя. Дараагийн тохиолдол нь ямар вэ гэвэл бид нар ямарсан функц ингээ олцсон. Тэгвэл оройн цэг нь x тэнцүү 4 байхад f ч байна гэж. Тэгэхээр оройн цэгийн x нь бол 4-г өгсөн биш цаанаас. Тэгвэл y нь 0.2-оос шууд л олчих. Яаж олох вэ гэвэл x-ийн орнд 4-өө орлуулаад яах нь очичвол y тэнцүү хэд бол таах нь 50 гарлаа. Тэгэхээр зүгээр EF нь манайх хэд байх нь 50 бол таарах нь шүү дээ, тийм ээ. За одоо дараагийн бодлого нь гэж байгаа байхгүй e под x функцээ гадуур нь абсолют авъя гэдэг модуль авъя гэдэг чинь. Тэгэхээр энд одоо яадаг вэ гэх юм бол одоо энд хажуу талын график дээр ингээ харцсан байна. Энэ доошоо орсон парабол маань энэ голын ингээд доотлын салаа маань ингээ ногооноор ингээ зурагдсан байгаа харж байгаа тий. Тэгэхээр нөгөө нэг гадуураа модуль авчихаар яадаг вэ гэхээр нөгөө нэг o2 тэнхлэгээс нөгөө o2 тэнхлэгээс доошоо орсон хэсэг буюу хасах хэсгийг нь бол дээш нь нугалчдаг. Тэгэхээр энэ ногоон салаа маань дээшээ нугараад ийм улаан болоод нэг ийм W үсэх хэлбэртэй ийм улаан график болчих нь тий. За үүнийгээ нэг шулуунаар огтлоо. Y тэнцүү k гэдэг шулуунаар огтлоё гэсэн. За тэгвэл одоо энэ хөх шулуун байна. Жишээлбэл одоо яг энэ оройн цэгийн дайруулаар ингээд татах юм бол энэ улаан графикийн маань 3 удаа огтлох нь байна. Яг энэ o(x) тэнхлэгийн дайруулаар ингээд татах юм бол энэ графикийн маань яах нь 2 цэгээр огтлох нь. Тэгэхээр манайх болохоор 4 цэгээр огтолдог байх гэсэн чинь. Тэгэхээр одоо өөрөөр хэлбэл o(y) тэнхлэгээс дээшээ оройн цэгээс яах нь доошоо байх юм бол энэ хоёр шулуун маань яах нь дандаа 4 цэгээр огтолдог бол таах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тийм k-гийн утга нь юу вэ гэвэл тэгээс буюу нөгөө o2 x тэнхлэгээ тэг гэж нэрлэхээс g-ийн доош байна. Тэгэхээр чинь яг нэг оройн цэгийн y-гээ дайрж байгаа буюу y нь маань 50 байгаа шүү. Тэгэхээр y тэнцүү 50 гэдэг шулуунаас доошоо байх юм бол яг 4 цэгээр яана гэсэн үг огтлно гэсэн үг бол таах нь тий. Тэгээд g-аш нь 50 гарах нэ. За одоо 2-ын 2 дахь бодлого харъя цөмөрөө. За А тоглогч нь 5, 4, 6, 9 гэсэн 4 байсан байна. Б тоглогчид болохоор 2, 3, 7, 8 гэсэн тоо бүхий 4 харьцагнууд байсан гэж тий. За эдгээр
Тэд нь өөрийнхөө хайрцагнаас санамсаргүй нэг карт суглаад аль их тоотоод хожин гэсэн дүрмээр тоглосон байх нь. За тэгвэл аад нь юу болох вэ гэвэл аад маань болохоор А тоглох чойч үзэгдлийн магадлалыг болохоор гэж. Тэгэхээр эхлээд нийт боломжоо олъё цөмөрөө. А маань 4 карттай, Б маань 4 карттай юм чи үржээд 16 боломж байх нь шүү дээ тий. За одоо үүнээс А маань ийм Б маань ийм карттай байгаа шүү. Тэгэхээр А хожно гэдэг чинь Б-гээс ямар карт хожно гэсэн үг. Илүү карт суглах гэсэн үг. Тэгэхээр А нь хэрвээ 4-өөс сугалчих. Тэгвэл Б маань ямар 2 карт сугалж иж хожигдохыг бол 2 3-ыг сугалцсан бахад А хожно гэсэн. За тэгвэл А нь 5-ыг сугалъя гэж бодъё. Тэгвэл Б маань мөн адил 2 3-ыг сугалж иж хожигдно гэсэн үг тий. Тэгэхээр А маань 6 байх юм бол мөн адил 2 3 гэдгийг Б сугалж иж хожигдно. А маань 9 байх юм бол Б-гийн бүх үзэр 9-өөс бага учраас 4 картны аль нь сугалсан хожигдно гэсэн үг байна шүү дээ. За эндээс ингээ үзчих юм бол одоо хэдэн боломж вэ нүгэл 1 2 3 4 5 6 10 боломж байна тий. Тэгэхээр 16 боломжны 10 боломжоор нь А яах нь хожих нь. Тэгэхээр 16-ны 10 буюу 8-ны 5. Тэгэхээр манай хариу маань А нь 5, Б маань 8 байх нэ. Биш энэ солилцсон байна тий. Тийм нөгөө дээр байгаа нь Б биш. Тэгэхээр Б нь 5, А нь хэд байх нь 8 байх нэ. За солио бодож үзье. За хоёрдугаар бодлогыг харъя цөмөрөө. Хоёрдугаарт нь болохоор сугалсан картаа буцааж хийж 2 удаа тоглоход тус бүр 1 удаа хожно гэж. Тэгэхээр картны тоо өөрчлөгдөхгүй байх нь шүү дээ. За эхлээд бид нар нөгөө нэг 16 карттай ийм 2 боломж байлаа гэж үзсэн. Ямар ч А хожих магадлалыг бол 8-ны 5 гэсэн. А нь тэгвэл хожигдох магадлал нь болохоор 8-ны 3 шүү дээ. За одоо тэгвэл Б хожихыг цөмөрөө үзье. За Б нь хэрвээ 7-гийн тоо гаргацсан бэ. Тэгэх юм бол А-гийн 4 5 6 байх гарахад хожигдно гэсэн үг шүү дээ. А маань Б нь хожно гэсэн үг байна шүү. Тэгэхээр Б бол 2 3 гарах бол боломж яах вэ? Байхгүй. Ягаад гэвэл А-гийн картын дунд бол ерөөсөө 2-оос 3-удаа бага тоо байхгүй байгаа. Тэгэхээр Б нь бол ерөөсөө 7 юм уу 8 гарах боломжтой. За 8 гарвал А-гийн 3 карт 8-аас бага байна тий 4 5 6. За ингээ үзэх юм бол бас л нөгөө 16-ны чинь 6 карт буюу А-гийн 6 бол энэ 6 боломжинд л энэ Б хожих гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань 8-ны 3. Тэгэхээр Б маань 8-ны 3-аар яах нь хожих нь. Тэгвэл 8-ны 5-аар хожигдно. Тэ? Нөгөө нэгээс асчаад гарчаад байгаа шүү дээ. За одоо бидний зорилго болохоор ингээд 2 удаа тоглоход аль нэг нь хоцсон байх гэсэн тий тус бүр нэг үз. За тэгвэл эхний удаад А нь хожих 8-ны 5, Б нь хожигдох нь 8-ны 5. Нэмэх нь за дараагийн удаад А нь эхнийд хожигдоод дараа нь Б нь хожих 8-ны 3 болох. За ингээд нэмэх юм бол 64-ний 25 дээр 64-ний 9-ийн 64-ний 34 2 тураахаар 32-ны 17 гэсэн боломжоор аль нэг нь хожих нь. Тэгэхээр манай эндээс С маань 1, Д маань яах нь 7 байх нэ. За одоо дараагийн тохиолдол болох 3 дугаар тохиолдлыг цөмөр аваад үзье. За 3 дугаар тохиолдолд харин сугалсан картаа буцааж хийхгүй. Тэгэхээр картын тоо маань яана гэсэн үг. Багасна гэсэн үг байна шүү дээ тий. 2 удаа тоглоход хоёуланд нь Б хожих магадлалыг олоорой гэж. За 1 удаа тоглоход бол Б хожих магадлалыг цөмөрөө олцсон шүү дээ. Тэгэхээр Б хожих магадлал маань хэд вэ? 8-ны 3, А хожигдох магадлал нь бол яах нь 8-ны 3 байгаа. Энэ бол нөгөө 4 карт маань хэвээрээ буй нийтдээ 8 карт маань хэвээрээ байгаа гэсэн үг шүү дээ. Одоо болохоор сугалсан картаа буцаад чихгүй гэсэн учраас хоёулангаас нь нэг карт суглагдаад нэг үйл явцсан байгаа шүү. Тэгэхээр хоёуланд нь 3 карт яана гэсэн үг, үлдэн гэсэн үг бол таарна. За тэгвэл одоо Б нь хэрвээ хожигдсан байхын тулд хэрвээ 7 гэдэг тоог сугалцсан байх юм бол А нь аль 3-г бол 4 5 6-гийн аль нэгийг сугалсан бол таарна шүү дээ. Хэрвээ Б нь эхлээд 8-ыг сугалцсан байвал А нь 4 5 6-гийн бас аль нэгийг алга болгоцсон байгаа гэсэн үг бол тархна шүү дээ тий. За одоо тэгвэл аль альнаас нь 3 үлдсэн байгаа юм чинь нийт боломж бол 9 гэдгийг цөмөр ойлгоцсон байх тий. За одоо энэ 9 боломжны алигвар нь Б хоцсон байх магадaltaй вэ гэж үзье л да. Тэгэх юм бол Б хэрвээ 7 гаргачих гэж үдээ. Тэгвэл Б одоо дараа нь хожих боломж ганц 8-ыг л гарах боломж байгаа байхгүй. Тэгэнгүүт Б-г 7 гаргацсан байхад А нь за 4-ийг гаргасаад хожигдсан бэ гэж үдээ л да. Тэгвэл цаана Аад хэд 4-ийг хасагч байгаа чинь 5 6 гэдэг хоёр карт л яах нь сонгоод хожих магадлал. За энэ маань мөн л Б-нд 8-ыг авцсан байхад бас энэ маань яг адилхан явагдана. Тэгэхээр юу гэсэн үг 9 боломжны маань 2-ыг А нь 2 картаар л Б-д яах гэсэн хожигдно гэсэн магадaltaй байна. Тэгэхээр Б нь 2 дахь удаа хожих маань 9-ний 2. За ингээд эхний удаад Б маань 8-ны 3-аар дараагийн удаа 9-ний 2-оор
хожих юм бол үржирийн зарчим ёсоор хураагдаад 4-1-ийг 3-1-ээр бүжих буюу 12-1-ээр яах нь B маань хожигдох нь. Тэгэхээр эндээс G маань яах нь 1, E маань 1, F маань яах нь 2 байх нэ. За ингээд дараагийн удаа дараагийн задгаа даалгавар дээр уулзцгаая. Түр баяртай.